Эспрессо Мартини подкаст эхэлж байна. Yay! За, өнөөдөр бид хоёрын ярилцах сэдэв бол токсик найзууд болон ер нь токсик хүмүүсийн тухай ярилцахаар шийдсэн. За, тэгээд ер нь токсик хүмүүс ямар байдیں۔ Тэгээд ер нь тэр токсик хүмүүсээс хэрхэн харилцаагаа таслах вэ? Хэрвээ тийм зүйлтэй учрах юм бол тэг нэг тиймэрхүү сэдвийн тухай зүгээр ингээ сайхан хөнгөн яриа гэж шийдсэн. Чи ер нь токсик хүмүүсийн тухай юу гэж бодож байна? Ер нь нэг шинж тэмдгүүд эдэн штэ. За ийм хүмүүс токсик доо гэдэг ч юм уу тий. Яг зарим хүмүүсийг бас хараад шууд мэддэхэд хэцүү. Тэгээд найзлаад нэг жоох удаад ирэнгүүтээ жинхэнэ дүр төрхөн гарч ирээл. Жохон токсик зангуудан гарч ирээл. Гэтэ ер нь бол яг тий чинь бас red flag штэ тий. Тэгээ яг тэр нэг хитэр red flag хараад шууд ер нь хастаад таслах хэрэгтэй юм шүү. Зүггүй энэ нэг удаа юм байхаа гэж явуулах юм бол тэгээд тэр удах тусам нөгөөнийг хастаад тасч чадахгүй тий. Чи юу гэж бодчих? Би яг чиний хэлснээр ингээд хүн яг токсик хүмүүстэй бас уулзаж учирч нөгөө туршлах судалж ийж одоо ингээд тийм хүмүүстэй уулзсныхаа дараа л яг ийм хүмүүс байд юм бэ гэдгийг мэдэх учраас одоо би бол хүмүүс ингээл тэ наача амар токсик хүнштэй ч гэдэм үү тэ тэгж ямар ч хэлэх боломжгүй. Яг бол миний зүгээс харж байгаа өнцөг токсик байхад өөр хүмүүсийн нүдээр нь бол бас тэ хоргүй харилцаач байх юм билүү. Тийм болохоор яг би яг ингэж боддог. Өөрөө л яг тэр амар токсик муухай зааныг яг туулж уучраад хамт тийм хүнтэй харилцаанд байж ижил яг мэдрэх байх гэж бодож байна. Тэгээ яг тэрийг мэдснийхаа даруйд л удаан байж болохгүй шууд ер нь холбоогоо таслах арга хэмжээгээ авах хэрэгтэй л гэж бодож байна. Зарим хүмүүс болохоор ингэдэм бил шүү нөгөө нэг токсик одоо найзуудын харьцаагаа таслах нь relationship-ийн харьцаа таслахаас илүү хэцүү байдаг гинэ зарим хүмүүс. Тэгээд миний одоо жишээ нөгөө нэг experience-с ярих юм бол toxic найзууд гэх юм бол яг бас нэг хідэн герман хүнд октотой нэлээд өгсөн байхгүй юу? Хайлт ирсэн шүү дээ. Тэгээд тэднээс яагаад харьцаад тахсан гэхээр яа ингээ хараадсэн чи тэр toxic зам болохоор ингээд нэг нь байхгүй хаад нөгөөх араа нь муулаад яг yes тэр чинь ер нь бас амар том red flag юм байна шүү дээ. Тэгээд яг нэг удаа ингээ жоох ингээ тэр чи уусаа тэгдэш мэдэж гэж хэлэнгүү заа гэж ах штэ. Тэнгүү тэгээд уулзхалах нь нөгөө байхгүй нэг юм уу. Нөгөө уулзсангуудаа за одоо хэн байхгүй нэг сайхан муулчих та. Чамаг ч гэсэн тэгээ муулсан гэсэн үстэй. Тийм штэ. Чи байхгүй бол тэгэл би за эднэртэй ч тэгээ угаасаа удаа нэхгүй юм даа гэж бодсон. Чиний надаа бүр яг тийм найз байсан заяо. Ингээд айхандаа би ингээд тэр охиныг ерөөсөө тийм гэж бодоогүй. Яг л надтай амар гоё найс харьцдаг. Тэгэл би хөөхстэй нэрэ би өстэй энэ дээрэл хамгийн сайн найзаа олчлоо доо гэж амар бодоол тэр охинтой амар ийм сэтгэл зүйн одоо юм ярих сэдвийн хүрээнд айгу ингээд ийм яг ижлэхэн төвшөнд ярьж чаддаг байсан аахгүй юу. Ингээд би тэрийг ингэж бодож чинь чи юу гэж бодож юм доо бидсэн тэгэж бодож чинь гэл энийг ертөнцийг үзэх үзэл бодоол тиймэрхүү тал дээр айгу нэгдэл ер нь юм айгу сайн нийцтэйсэн. Тэгээд тэгэж явж байгаа л анзаараад исэн чи ингээд тэр охин бас өөрөө тусдаа сайн найзуудтай байгаа штэ. Одоо сайн найзуудтай ч юм уу өөр найзуудтай. Тэгэнгүүт ингээд надтай уулзсангуудаа амар миний сайн найз гэсэн хэрнээ тэр найзуудаа амар муулгаад исэн. Бүр ингээд зүгээр ч муулахгүй бүр ингээд бараг газар дор ортол нь муулаад заяа. Тэгэл амар муулаа. Тэг эхлээд яг чиний хэлдгээр ингээд эхлээ бас хүн чинь бас сонирхож сонсон шүү дээ. Хүй тийм юм уу? Тэр найз чинь тэгдэм юм гэх юм уу? Гэл нэг ихний ээлжинд нэг юм яг ховжив мив гэхээсээ л амар сонирхол тийм юм уу? Би тэгж бодоогүй шүү дээ тэр хүнийг ч гэдэм үү те. Тэгээд яг яваад ирсэн чинь яг тэр юм нь одоо нэг юм сонин хачин болгож хэлж байгаа биш яг муулаад байна гэдэг нь би амар анзаарсан хгүй. Тэгээд гисэн чинь би за энэ хүн бас намайг ингээд сайн найзаа гэдэг ч гэсэн араараас ингэж муулдаг юм байна да гэд бодсон байсан. Тэгсэн чинь ингээд бид хоёр чинь бас дундын бас нэг өөр эмэгтэй найзуудтайс ахгүй юу. Тэгсэн чинь яг тэр үед бид нэргээ бөөнөрөө нийлээд удаагүйсэн. Тэгэлсэн чинь яг тэр
тэр нэг найз маань ингээл надад нэг яоцгүй байгаад байна. Ерөөс намайг сайн танихгүй шүү дээ. Намайг ерөөсөө нэг сайн танихгүй. Тэгэл би яагаад намайг танихгүй юм бич нэг юм амар хүүтэн хүндий яоцгүй байгаад байгаа юм бол доо гэж бодоол тэгэл орхицээ. Тэгээд удаагүй байжгаад тэгээд нөгөө охины яг тэр токсик найз охиныхон зангийг мэдээд би тэгээ холбоогоо тассан ахгүй юу? Холбоогоо таслаад тэгсэн чинь нөгөө нэг надтай амар хүүтэн хүндий ягаадсан охин бас тэр токсик охины зангийн айл үжээ мэдсэн заяа. Тэнгүүтээ надад хэлсэн за чамайг бүр надад амар муулдаг гэсэн. Тэгээ тэр үед би ингээд чамайг тийм л гэж бодоод ингээд чамтай нэг ингээд тарьцахыг хүсээгүй гэтгсэн заяа. Тэгсэн чинь хүсэхгүй муусан биш үү? Аха. Тэгээд би л яг юу гэж муусан ингээл би тоглонгоо тэр охин хөрхөгүй би чамд хэлэхгүй одоо тэг өнгөрсөн юм. Тэгэл одоо тэр охинтой нийлхэ болол хоёулаа найзууд явж ирлээ шүү дээ. Энд чинь л чухал шүү дээ. Би тийм угаасаа тэгээд тэр охиныг тэндэн үлдээ гэд тэр охин бүр амар токсик байсан. Гадаадад ирээд угаасаа ингээ найзууд амар чухал шүү дээ. Тэгээ одоо гадаад ирээд яг ингээ нийлсэн чинь тэгээ яг чиний одоо тохиолдолд ингээ амар токсик болж таарсан шүү дээ. Тэгэхэд одоо чи хүмүүст одоо юу зөвлөх үү? Би яг одоо хүмүүс зөвлөхөд одоо хин нэгэн хүн юм toxic relationshipт ч бай, найзуудтай ч бай. Яг мэдээж тэр болтол яг хэлснээр тэр хүмүүстэй найзлаад боломж олгоно. Тэгээд тодорхой хугацаанд яг окей би энэ хүнийг өөртөө байлгах уугүй юу те мэдээж ихний хэлжинд хэлж үзэн одоо чиний наад зан чи надад таалагдахгүй байна. Чиний жоохон токсик зан гаргаад байна гэд хэлж үзэн тэр хүнд боломж олгоно. Мэдээж тэр хүн өөрөө мэдэхгүй ээж болно шүү дээ. Миний хувьд токсик агаад нөгөө хүний хувьд бол одоо өссөн гэр бүл юу эдий үзэж туулсан амьдралт нь одоо энэ токсик зан нормал те. Одоо ингээл мэдхгүй ингээл аав ээж нь амар зан тий араар муулдаг ч юм уу эсвэл нэг юм гэр бүлийн хүмүүжил бас байна. Юу үзэж харсан хүүхэд насандаа тийм учраас би яг тэр хүнийг шууд катикгүйгээр мэдэж хэлнэ. Боломж олгоно. Чамд нэг ийм зам байгаад байна. Ингээд надад таалагдахгүй байна. Ингээд чи засах юм бол би ингээ баяртай байна. Би чамтай ингээ найзалмаар байгаа учраас чамайг засаасаа гэж хүсэж байна гэх тийм. Тэгээ мэдээж ингээд нэг удаа хэлнэ. За тэгээд 2 удаа ингээ хэлээ дахиад засахгүй байх юм бол би шууд ингээ 3 дахь дээрээ шууд болох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүн өөрөө амар асуудалтай доторх хүн нь үнэхээр асуудалтай одоо ямар нэгэн дутуугийн комплекстэй ч юм уу өөрөө дотроо амар шархалцсан тийм болохоор хүмүүст ингээд айгу муухай ханддаг айгу минтэй юм шиг санагддаг. Одоо юм токсик зан гаргадаг. Доторх хүн нь өөрөө ямар нэг юм гэмтэлтэй ч юм уу тийм болохоор мэдээж би тэр гэмтлийг найзын зүгээс хилээд ингээд тэр хүн засаж чадахгүй учраас юу нь яг боломж олгоно. Тэгээ боломж олгоод угаасаа энэ хүн цаана бүр цаана хүнд нь асуудал байгаа юм байна гэж би ер нь сүулт ажиглаад байгаа тийм токсик зан гаргаад байгаа хүмүүсийг. Түүнээс би угаасаа тийм сахиусан тэнгэр биш. Би өөрөө ч гэсэн миний дотроос тийм зам байдаг их бага хэмжээгээр. Тийм учраас тийм хүмүүсийг тэгээд шууд тэнд нь үлдээх хэрэгтэй гэж хэлмээр байна. Бор 2 боломж олгоно гэж их юм биш үү? Нэг л боломж олгоол. Тийм ер нь бол их шүү 2 тийм. Тэгэл би бол гэхдээ найзуудтай нөгөө герман найзтай боломж олгоогүй тэгэл харцаа тасалсан шин. Ааха. Тэгэж баг нүүд би чадахгүй нэг багаар гэж холцаагаа тэгэл харцаа тасалсан. Same. Би бас нэг ахиад нэг өөр эмэгтэй найзуудтайс ахгүй юу? Им группээрээ найзалдаг. Тэгээд яг нэг найзтайгаа болохоор айгүй юм бүр ингээд энд ирээл найзсан миний айгүй сайн найз байсан. Тэгэл яг тэгсэн чинь ингээд би ингээд тэр найзтай одоо ингээд хэлсэн шүү дээ ингээд чиний энэ зан чи ингээд надад таалагдсангүй намайг ингээд амар гомдоолоо чиний ингэж хийсэн чинь надад айгүй хүн дээр туссан чи надад яг тухайн үед ингэж хийсэн чинь ч юм уу ингээд тайлбарлаж хэлсэн шүү дээ одоо хоёулахнаа байхдаа тэнгүүд ингээд намайг ёо за чи юу амар эмзэг дэлбэ мэлбэ гэл цаа ингээд тэгээд би тэр үед ингээд анх удаа би яг тийм амар ийм одоо танихгүй нэг тийм өөр охтуудтай нийлж үзэж байгаа шүү дээ. Энд ирээд бас нэг удаагүй байж байгаа та. Тэгээ ингээд ийм яг хүмүүсийн яг тийм занд бас анх мэддэггүй юм билээ. Юу токсик, юу таалагдж байгаагүй мэдгүй. Тэгэл тэр ох амар хэллэнгүүд чи ямар эмзэг ингэнгүүд амар би гайхалгүй би ингээд дотор сэтгэлээ онгоож байгаа чи яагаад энийг ингээд хүлээж авахгүй байгаа юм болоо гэж тухайн үед би нэрэл эмзэг юм бата гэж бодоол за одоо эн чинь бүр 20 хэдхэн насны юм яриад штэ нэг 22 21-тэй ч юм уу Тэгэл
Яг тэгэл тэгсэн чинь дараа нь би ингээ бодоодсэн чи энэ нас амар бас токсик зам байсан заяо. Гэт сайн найз нь чи надаа ийм хийгээ би гомдчихтоо гэсэн чи өө тийм үү намайг уучлаарай. Гэтэ миний зүгээс би ингэж харж байна гэхийн оронд чи юу имзэг юм те. Энэ нас амар муухай ингээ хүний сэтгэлийг ингээд нөгөө нэг ач холбогдолтой хүлээж авахгүй найз бол айгүй токсик санагдсан надаа. Ойлгохыг хүсэхгүй. Харин Чи юу гэж бодож байна? би бол бас самт нийлж байна. Наа чи маруу газлайтинг үгүй юу? Наад чи барыг чиний л асуудал барыг би асуудалгүй чи л ингэж хүлээж авч ин мовчин гэдэг чи газлайтинг үстэй. Тийм. Тий ер нь наадах чинь бас айгүй токсик л тоо. Toxic relationship-ийн талаар юу гэж бодож байна? Toxic relationship за мэдээж хамгийн одоо basic зүйл бол надаа яг харталт бүр амар юм бүр red flag заяа бүр ингэж бүр үнэхээр байж болохгүй зүйл. А гэхдээ өнөөдөр бол битээр мэдээж байж болохгүй одоо тийг хүч хэрхийлэл юу эдий эднээс гадна зүгээр өдөр тутмын байдал дээр байдаг юм toxic одоо эрэгтэй хүнээс гардаг харилцаа ч юм уу хосын хооронд гардаг. Тийм хосын хооронд гардаг тийм toxic зүйл бол надаа ийм санагддаг. Чи нэг мэдгүй юм нэг хосууд идэв штэ ингээд тэр хоёр хосууд ингээ маргалдангууд эрэгтэй нь ингээд амар юм өөрийгөө ухаантай мэтэр яриа л те. Тэнгүүд ингээл тэр хоёр ямар нэгэн асуудлын тухай ярангууд эрэгтэй нь ста нэрэ миний л зөв те. Тэнгүүд нөгөө эмэгтэйгээ ч юм уу одоо айгүй юм жижигхэн ийм нөгөө нэг юу болоод мэдрэмж өгөөл чи юу ч мэдэхгүй штэ. Чи юу ч мэдэхгүй юм бэ чи юу яриад байгаа ингээл өөрөө амар тийм нөгөө нэг зөв авах гаддаг. Тийм ирчүүд тэнгүүд хамтрагчтай амар нэг тийм муухай жижигхэн мэдрэмж төрүүлдэг. Өө нэрэл би өстө нэрэ мэдэхгүй юм даа ч юм уу те. Өөрөө амар тийм их мэдлэлтэй байхыг хүсдэг. Тийм нэг юм харилцааг би айгу токсик гэж хараад байдаг шүү дээ. Цаагаараа ямар ч ингээл юу аангууд ингээл ямар нэгэн зүйлийн тухай ярьцлаа гингүүд нөгөөтхнийхөө ихтгэл үнэмшил ч юм уу үзэл бодлыг ингээд өө тийм үү нэрээ тийштэй тийм байж болох юм те. Би гэхдээ яг хуу санал нэг биш байна л та. Гэхдээ миний үзэл бодол ийм байх ч гэдэм үү те. Тэгэхгүй чи одоо юу яриад байгаа ийм байна гэж юу эссэн ч юм уу те. Айгуу шууд юм доошин юм мучин даардаг тийм муухай эрэгтэй хүмүүс бол надад амар токсик санагддаг. Харин тийм шүү дээ. Наа чин тэгээ үг нөгөө би энийг хүндэтгэх юм шүү те. Хүндэтгэл байхгүй болохоор тэгээл шууд ингээл үзэл бодол юм ерөөсөө авч үзэхгүй. Тэгээд сая хэлсэн шүү дээ нөгөө амар том red flag-ууд байдаг. Тэгээ амар жоохон red flag-ууд нэг тийм мөн ч юм шиг биш юм шиг те. Тэрний чи сая нэг юм ингээд хүнд одоо нөгөө үзэл бодол авч үзтгсэн шүү дээ. Өөр ер нь ямар red flag-ууд ер нь хүмүүс ингээд зайлсхийх хэрэгтэй вэ? Тэнгүүд одоо бас ингээд миний бодлоор хоёр бинтаага бас жоохон өрсөлдөөд идэг хосууд байт юм байлээ. За Одоо ингээд одоо яг юу гэмбэ өрсөлдөгч бишээ ингээд би бинийхаа дээр гарах гад ан ман ач мач үздэг нэг тийм хосууд байт юм байлээ. ёо. Тэр надаас амар токсик санагцаа одоо яг манай Монголын хувьд бол ингээд бас нэг аюу авууштай тал нь хосууд бол яг ингээд бид болж чаддсан штэ хамтдаа ингээд гэр бүл зохиогоод ч юм уу ингээд нэг гэрт оронгууд окей энэ бол бидний амьдрал гэх тэнгүүд одоо ингээд Европ харангууд ер нь амар би чи тэр хос одоо хичнээн нэг гэрт амьдардаг ч гэсэн тэнгүүд ингээд би ингэж яах чинь чи ингэхгүй гэл хоёр бинтаага би чи гэл амар нөө бинийхаа ихийн асуудал дээр ч юм амар юм маань ачтаач үзээд иддэг харилцаас айгүй токсик надад санагдсан шүү дээ. Тэгээ ингээ харангууд бас л нөгөө хүндлэл байгаа байхгүй юу? Би тэгтээ яг тийм токсик харилцаа гэхээр нэг харилцаа надад орж ирдэг заяа. Тэр нь болохоор оюутны байранд хахад манай хажуудын өрөөний охин байсан байхгүй юу? Тэнгүүт найз залуутайгаа штэ орой алган хэрэгддэг. Тэгээ хэрэгдэхтэй штэ ингээ бүр хашгираатай. Йоо би тэгээ яг хажуугийн өрөөнд сууж байгаа штэ. Тэгээс нөгөө чи дахиад хашгиралтаад унлаа. Бүр амар чамцаа юу. Баг өдөр алган гэж хашгиралтаад байлаа. Бүтээ салдгүй. Тэгээ нөгөө залуу нэг тэр охин чи тэний амьдрал болсон залуу нөгөө нэг ирж байгаа штэ тий. Тэнгүүтээ хийлдээс хаалгаас хаал гараа ун заяа. Тэгээ 2 цагийн дараа хүрээд ирүүл яхав би. Наа чи яг нөгөө Монгол хасууч шиг юм биш үү? Тэр охин хаансыг хойлоо би марцчихлаа гэтээ бас нэг гадаад хос эсэ. Айгуул бол Орс морс исэн баха гэхгүй юу? Биш үү? Биш. Хаансыг хойлоо. Түнээс ч илүү. Ямар хэцүү юм бэ гээ? Амар өстэй. Ааха. Тэр бол хинч харсан токсик гэж хэлж штэ.
Чиний өмнөх ярьсан ч юм болохоор яг нэг токсик юм шиг биш юм шиг те. Тийм юм шүү. Тэг яг энэ нэгтэй миний одоо юм яг ингээд нэг юм хосууд ингээд нэг гэрт хамт амьдраад тэгвэл яг нэг юм өөрийнх нь одоо итгэл үнэмшлийг ингээд юмын чинээ тоодгүй яг нэг тийм бас ардуур айгүй хим яваад байгаа байхгүй ингээд хичнээн ингээд биен дээр нь зодоод ч юм уу орилж чарлахгүй ч гэсэн чамайг бүр ингээд сэтгэл зүгээр чинь бүр ингээд байхгүй болгочихж байгаа байхгүй. Чиний хамт амьдарч байгаа хүн чинь ингээл чиний итгэл үнэмшил ч юм уу үзэл бодлыг тоохгүй ангууд чи нэрэл одоо би одоо тийм тэнэг юм багтаа ч юм уу тий бүр ингээд тэгж тархин угаацсан тийм амар харилцааг надад бол айгүй амар санагдаад иддэг. Тийм ээ. Тэгээ ахиад нэг надад яг тийм токсик харилцаа нөгөө амар тэр хамтрагчийнхаа өмнөөс шийдвэр гаргах гэдэг. Яг ингээ өөрийн хооронд байлгахдаггүй. Одоо ингээл би ийм хийн гэж бодож гин. Би ийм хиймээр байгаа ангууд. Йоо чи чадлаа юу? Нэрээ юу мэрээ юу ч юм уу те. За чи дээр одоо ингээл те нэг хамтрагч нь ингээл амар гоё ингээл шинээр одоо жишээлбэл ном авдаг ч юм уу те. Би номыг амар хайг хүссэн. Би уншнаа. За чи дээр ном уншин ч гэж байсан чамайг өстө хараач хүн бэ ном уншиж байгаа ч гэдэм үү те. Иймэрхүү байдал ингээд надад амар токсик санагддаг ингээд нэг юм. Наач тэгээд бас нэг хүндлэл юм шүү те. Тийм ингээд дэмжидэггүй. Ингээд ерөөсө support хийдэггүй. Тэгэл ингээд даандаа ингээд доош нь хийж идэг. Тийм доош нь хийдэг харилцаа л надад айгу муухай санагддаг та. За тэгвэл штэ эмэгтэйчүүд ирээд туфлаг юу вэ? Эмэгтэйчүүд oh my god. Oh my god надад авирсан. Одоо жишээлбэл манай хамт амьдардаг залуугийн найз охин нь амар одоо хамт амьдардаг залуу биш чи вэ? Хамт амьдардаг залуу манай мэд бивон Румигийн найз охин сэр бохин байдаг аахгүй юу? Тэнгүүд мэдгүй тэр одоо сэр бохтуудтай байд юм уу? Ер нь жоох юм Монгол шиг юм жоох халуун цустай заяа. Ингээд амар юм оста хайртай олстой нэрэ тосын гартал хайрлна гэдэг шиг тийм амар халуун буцалсан цустай юм санагддаг юм сэр юм югослав төрлийн хүмүүс жоохон монголчуудтай характер ер нь жоохон төстэй байдаг. Яг миний анзаарсан. Тэнгүүд тэр охиныг харангууд амар юм гэртээ дарга байх гэдэг. Тэр залуудаа босси байх амар дуртай. Тэгэл ингээд найзуудтайгаа нөгөө залуу нь ингээс уулзч муулзалөө би ингээд те манай найзын төрсөн өдөр мөдөр гэл чи хамт явах юм. Үгүй би ингээ өөр найзтайгаа өөр юм төлөвлөсөн гингүүд манай одоо ингээд хамт амьдардаг залуу жоохон би жоохон удах юм шиг байна. Үгүй чи яг одоо л гэртээ. Би одоо гэртээ харах гад байна гэлцаа. Тэгээд тэр залуу чинь тэгээд тэр найз охиныгоо эснэр байх уу? Яа, тэл драма зөө. Тэгээд бид нар бөөнөр ингээл хоол идээ сууж байгаа штэ. Тэнгүү тэр чилээ би одоо ингээ гэрлүүг хайрах болчлоо гэж манай тэр залуу ирэл биднэрт ярин заяа. Яагаад юм агаад гэнгүүт харин тийм ээ манай найз охин одоо ингээ гэртээ иргэнэ би уг нь гэртээ эрт очно гэ амлцсан байсан. Тэгээ амлалтанда хүрэхгүй бол болохгүй байна гэд өөрөө уг нь баймаар хаадаг байгаа байхгүй юу? Жохоо өшөөнийг 12 цаг хүртэл байчмаар байгаа байхгүй гэсэн чи үгүй яг одоо л ирмэр чи надаа амаасан бистэй юм эстэй гэл тэнгүүд ингээд өөрөө амар ингээд дургу явж байгаа заяа гэрлүүгээ яа май гэл ингээл за би явахаастаа гэл чи дараа нь бид нэр ахиад бөөнөр уулзахгүй тий найз охин ирсэн. Тэгсэн чи найз охин ирснээ би сонсон надаа манай найз залуу хэлсэн та нар миний тухай айгу муу ярьсан байлээ тий. Йоо. Тэр мэрийг яадаг. Тий би бүр би хамт амьдардаг залуутай бүр ууд бүрээ зэ энэ ямар мэдрэл навшвэ гэж одоо заа хамаг юм. Тэр чамайг тэгж өөрөө амар нүг гэрлүүгээ харих дургу байсан. Тэнгүүдээ хайрчингууд ингээд яа манай найзуудтай нэрээ намайг үлдээсэй гэж хүссэнсээ тэр чамайг ямар тийм бэ гэж хэлсэн гэлээ жоохон маргалцсан юм шиг байна заяа. Тэнгүүдээ шууд босод хүмүүс тэгжсэн гэ бүгд хэлсэн. Тэнгүүдээ эрэнгүүтээ та нарсаа намайг тэгж хэлсэн байлээ би сонсон гинэ. Жоохоо байхгүй ер нь бол 23 настай. Тэгэхээр нь би хэлсэн тийм ээ би чамайг яг муусан ч гэх хаашийн би угаасаа хийсэн ямар бид нэр ингээд зүгээр хоолнд ороод ингээд явж байгаа биш дээ. Энэ бол тий танаа найз залуугийн чи хамгийн сайн найз охиных нь төрсөн өдөртэй энэ бол амар юм спешиал өдөр байхад чинь чи яг одоо гэртээ иргэд бол надад амар сонь санагдсан. Зүгээр энгийн өдөр танаа найз залуу чинь хоол унд идээд ууж муугаад ч юм уу шоудаад явж ивэл би чамайг ойлгож ин. Гэтэ энэ бол амар спешиал өдрөөс нь тэгэд чи ингэж байгаа нь надад таалагдаагүй яг үний ихэд л гэсэн. Тэгсэн чинь гэл
тэгэл нэг юм янтагнаал заяо. Тэг яг юм амар юм контролдох дуртай эмэгтэйчүүд надад амар юу гэдэг. Токсик санагддаг нэгт. Тэгээд өглөө эмэгтэйчүүд. Тийм амар байдаг. Чиний хувьд юу гэж бодож байна? Эмэгтэйчүүд энэ үү? Тий. Миний одоо яг уу нөгөө амар ойлгомжтой red flag биш нэг тийм жижигхэн чи мөртлөө амар тийм болохгүй red flag заяо. За нөгөө нэг одоо ингэж юу болохгүй байгаа хэлэхгүй мөртлөө пассив агрессив зан гаргаад шууд хэлэхгүй зүгээр ингэж хэлээд ярилцахгүй мөртлөө яг нэг юм таалагдахгүй байгаа шүү дээ. Тэнгүү тэгээд нөгөө найзад руугаа уурлал эсвэл ярихгүй ч юм уу те. Бүр ингэ ярихгүй байчвал тэр чинь бас миний одоо silent treatment гэдэг байгаа шүү дээ. Тийм надад өгч орж ирэх. Silent treatment чинь red flag юм шүү. Хөөе. Надаа наад зан чинь байдаг оддоо. Бүр хамгийн амар юм заяо. Тэгэд би энэ зам бүр намайг баг байхад л байдаг байсан заяо. Одоо ингээл би ээж мэжтэй ч юм уу ээжтэй ингээ муудалцсан гоод шууд ингээ чимээг болчдөг. Бүр ингээ 2 3 4 бараг 7 чон чадан заяо. Амар агаад. Тэгээд тэр үед ингээ тэрийг мэдгүй ингээ миний уур хүрэл би ээжтэй ярмааргүй санагддаг байсан заяо. Яа би тантай ярмааргүй нэг хамгийн ээж яриа л эдийг хүрхэн амар гомдсон байсан билээ заяо. Чи өстой нэрэ надтай тэдэн хоног яриаггүй мараагүй гэл за. Би өөрөө марцсан заяо. Гэтэ яг тийм зантайгаа мэдэг. Тэгсэн чинь энэ зан бана имэд байдаг. Амарс би манай одоо ингээд аавын ээж нь ингээд бас яг ингээд ууралж муурлахаараа таг чимээг болчдөг заяо. Гэтэ би тэр имэд дээр жоохон бахтаал байсан яг ухаан орсон цаг дээр өөр имэд дээрээсэн. Тэнгүүд би одоо тэр имэгийн тим зан гаргаж байгааг харж өсөөгүй штэ. Тэгсэн хэрнээ ингээд юм гендээ байдаг заяо. Яг тэр зан нь. Red flag-уудаас генээр дамжиж ирэх үү? Би яг тэгж бодсон. За одоо шүүл ээж тэгээд ингээд надад хэлээд байхгүй. Танаа имээ чи яг ийм муухай чимээгүү зан гаргадаг. Чи имээтэйгээ яг адилхан зан гаргана. Чи амар муухай зан штэ миний охоо гэл. Тэгэл би энд ирчээл хинтагаач муудалцахтай ганцаараа байгаа юм чинь. Тэгэл анзаарахгүйсэн чинь сүулт заяо. Яг юм ингээд нэг хүн миний дургуй хүрсэн чинь би бүр ингээд шууд чимээг болоод заяо. Бүр ингээд баг хитэн цаг баг 10 цаг маг чимээг алга болцсон за. Тэгсэн чинь нөгөө манай найз залуу хэлж байхгүй энэ бол амар муухай зан гануу. Үнээр байж болохгүй үнэхээр муухай зан. Чи тухайн үед ингээд ууралсан байж болно. Би чамд таалагдахааргүй юм хийсэн байж болно. Гэхдээ чи ярмааргүй бол би амар ууралсан байна. Чамтай ярмааргүй байна. Жохон байж байгаад би өөрөө бэлэн болохоор яриач гэж хэлэхгүй тагчиг алга болцсон чи надад амар муухай байна. Энэ бол хамгийн хүндлэхгүй зүйл гэсэн. Нэрээ тийм байх те. Ядаж ууралсан навь чамтай ямааргүй гэж хэлж ядаж зүгээр юм биш үү? Гэтэ тэр моментэд юу тэгэж хэлэх бүр юу би ууралсан байна оо. Хоёлаа мессеж өчөж хүсэл байхгүй штэ. Тэгээд яг надад энэ бол ингээд хамгийн ийм хүндлэхгүй зүйлийн нэгээ одоо ингээд red flag гэж надад хэлж байгаа байхгүй юу. Тэгэл би намайг уучлаарай би одоо ахиж тийхгүй гэж заяа. Тэгснэ ахаал тэр зангаа би гаргасан заяа. Яа мэдээ би бүр ингээд яг намайг ууралсуулдаг нэг тийм үе байнга гардггүй байхгүй амар баг жилдээ нэг удаа нэг юм гарч ирдэг заяа. Тэнгүүд яг ингээд яг тэр нэг унган зан ингээд дотроос шууд гарч ирдэг хамгийн аим. Би одоо энийгээ засъя гэж үнэхээр хичээж байгаа. Энэ бол үнэхээр токсиш бүр ингээд амар red flag би заснаа хүмүүсээ подкастаараа дамжуулаад хэлж. Одоо би өөрийгөө ихлэ мэдсэн ямар асуудал надад байгаа нь тий мэдчихна гэдэг чинь. Тий. Тэгээ одоо ингээд ажиллах төвшин дээрээ би явж байгаа. Тэгээд ер нь хамгийн муухай зан юм бэлээ шүү хүмүүсээ гэж хэлмээр байна. За. Эхний алхам мэдээж тэрийгээ мэдхтэй. Тэгээд дараагийн алхам нь яг гарч ирэнгүүт. Гэтэ бас яг тийм red flag-ууд байна. Минийх болохоор ингээд уурлаа штэ. Нэг юм болохгүй сонгууд миний буруу гас ч юм уу те. Миний хүснээр болохгүй юм заяа. Тэнгүүт ингээ ойр амийнхандаа ууралдаг. Юу гэж уурлах уу? Угаахад нөгөө нэг болохгүйсэн ураа гараадахгүй юу? Тэгэл чи ямар муухай хүн бэ? Хөөе нөгөө хүмүүс нь ямар ч буруугүй.
Гэтэ тэрэн тэгээ хурдан гарчин л та. Яг тэр нөгөө моменттой яг хажууд нэг хүн байж тээ. Аха. Уурлах тэр хүн рүү. Яа, тэг яг юу ч уурлах уу? Тэр хүн чи юу ч хийгээг байхад хажууд нь ирсэн. Чи ми гэж уурлах уу? Зүр юм Үгүй маа ингэ зүгээр л хар яар хийгээл үү? хар яар хийгээл. Яг хоо тэгээс яа энэ босгүй энэс алга босгүй яг уураа зүгээр гараа илэрхийлж байгаа юм уу? Тэгэл чи тэгээд миний хажууд исэн юм бол тэгээ харчихгүй яасан юм. Тасчихгүй яасан. Бараг чамаас болоод би энэ юм баха. Нөхөн рүү буруугач гээд. Тэг өөр амир тайвшраад байгаа юм шүү. За тийм ер нь миний бурууч биш юм бэ. Энэ одоо хажууд энэ хүн мал хэлхийг болохоор. Яа, гэтээ тэр нөгөө нэг бүр ямар ч нэг тийм дотн биш хүмүүс рүүгээ тэр зам гарахгүй заяа. Дотны хүмүүс рүүгээ. Гэтээ яг одоо мэдээ одоо тэг уурлахаар яг тэггүй байхыг хичээдэг бас ажиллах хэрэгтэй юм байна л та. Ажиллаж байгаа бас. Ажиллах хэрэгтэй юм бэлээ яг ингээд тийм үл гарангуй. За нөгөө зан чин гарч ирж шүү. Болоорой гэдээ яг өөртөө сигнал өгдөг ч юм уу те. Яг тэгжл контролдох юм бэлээ уурыг бол. Уурыг бол угаасаа яаж контролдоход айгууд хэцүү гэж байгаа байхгүй. Гэтэ яг ингээд өөрөө мэдээд за ингээд уур маань гарч ирж шүү. Би одоо ууртай байна. Тийм учраас одоо ингээд уура болёо гэд яг өөртөө хийх хэрэгтэй шүү. Ханд тэгээд миний ер нь хамгийн муухай зан яг энэ зан юм бэлээ ингээд муухай дугаалдаг. Надад бас нэг юу вэ заа юу энэ гэтээ хосын харилцаан дээр ч вэ найз нөхдийн харилцаан дээр байдаг бас нэг ийм болохгүй заны нэгэн заа юу. Өөрөө толгоон дотроо нэг юм төсөөлөнгүүтээ тэрэндээ итгэждэг. Тийм байна уу бас? Тийм хүмүүс байт юм бэлээ. Өөрөө зөвөр ингээд толгоонд ингээд бодож штэ яг тэр үйл явдал яг бодит амьдрал дээр батлагдаагүй зүгээр л өөрөө энэ яг тийм баха гэл тэрэндээ бат итгээд ингээд нөгөө хүнээ муугар боддог ч юм уу те. Яг үнэндээ тэр хүн хөөх яг тийм үйл гаргаагүй зүгээр л өөрийнхөө төсөөллөөр тэр хүнийг ингээд амар дүгнж мөнгнээ шүүгээд идэг. Энэ яг л тэгж байгаа энэ тэгж л таарна маарна гэдэг ч юм уу те. Яг юм тийм сон төсөөлөлтөө итгэждэг хүмүүс бас амар вээгүү. Харин тийм. Бараг чи тийм асуудалтай гэх юм бол байхгүй гэдэг юм шүү. Юу төсөөлөл би төсөөлөх мэсэл ярьдгүй би харсан үдсэн фактал ярьдаг. Тэгээд заяа бас нэг ахаад нэг надаа ярих юм байна гэвэл яг ингээд бас энэ ер нь ингээд бүх хүмүүс дээр ярьж байгаа шүү. За зөвхөн хосын харилцаа биш. Хин нэгэн одоо чиний дотны хүнд чинь ямар нэгэн баярт зүйл тохиолдох юм бол тэрэнд хамт баярлж чаддгүй хүмүүс айгүй муухай байлээ. Тийм ээ тий. Ингээд чамаар найзууд юм шүү. Тийм, ер нь бол найзууд заа юу. Одоо ингээд надаа яг тийм одоо түүх тохиолдчихсан байхгүй юу? Би ингээд Австрид ирээл тэгэл энд чинь бүгдээрээ л ингээд Монгол оюутнууд байгаа штэ. Бөөнөрөө ирээл тэгэл хилний бэлтгэлдээ суугаад би чи эхний жилдээ хилний бэлтгэлд суугаад хоёр дахь дээрээ түүх газар зүүн шалгалт тэгээд англи хэлэх гэсэн байхгүй юу? Тийм өөр хуулиар сурахын тулд тэгэл гэсэн чи ингээл би ингээд шалгалтаа өгч мөхчүүл тэгэл яг ингээд хамгийн сүүлийн шалгалтаа өгөөд тэнцээд тэгээд тэрэндээ тэнцэх юм бол одоо их сургуультаа орох одоо үе таалга нэгдэж байгаа байхгүй юу? Тэгээд гэсэн чинь би ингээл амар тэр шалгалтандаа ингээд тэр чиг түүхийн шалгалт байсан юм аа. Тэгээд би тэр түүхийн шалгалтандаа нэг өгөөд унаад хоёр дахь өгөөд би ингээд тэнцсэн байхгүй юу? Тэгэл ингээд хоёр дахь өгөөлбөр ингээд он цавцсан ингээд тэнцэл тэгэл би ингээд нөгөө хамт сурдаг одоо тэр хэлний бэлтгэлийнхаа найзууд дээр очиод тэрний нэг нь эмэгтэй найз нь айгүй сайн найз байсан заа юу. Одоо яг тэр 2 жилийн хугацаанд тэгэл би ингээд тэр найз дээр очиод ёо найз нь тэнцчлээ гэдгсэн чинь амар над руу ингээд сонио харснаа. Би гэлүүгээ харлаа. Тэр охин яг үндэ тэр шалгалан тэнцээгүйсэн аахгүй юу? Эсвэл өгөөгүйч бэлүү. Тэгсэн чи ингээд цац би гэлүүгээ харлаа гэнгээд өө ямар баяр хүргий ч юм уу те. Тийм юм ч аахгүй дэлбэр ингээд амар ингээд бүр нүд таам нь улаанаараа эргэлдэл цац би гэлүүгээ харлаа. Тэгээ би тэр үед ингээд ганцаараа ингээд үлдээд миний ойлгосон юм юу гэж хүн зовлон тохиолдвол зовлонгоо хуваалцах найз зөндөө байд юм байна.
Яг үнэндээ баярт үйл явдал тохиолдох юм бол тэрийг хуваалцах хүн, хуваалцаж чадах чадамжтай хүн ховор идэм байна гэж утсан. Чиний баяртай үед хамт баярлж чаддаг, баярыг чинь хуваалцдаг найзтай байна гэдэг ер нь бол амар Тэр чинь чухал зүйл жинхэнэ найз санагдсан. юм биш үү те. Ааха. Найзаагаа сайн яваасай гэж хүсдэг. Тийм. Тэнгүүд одоо жишээлбэл би ингээл анзаарч байгаа юм ингээл надаас тийм тохиолдоод ийм тохиол юм. Тийм үү гэж амар гой сонсч байгаа гэхдээ баярлалтай л та мэдээж тийм хүнд хэрэгтэй. Гэтэ надаа ингээ бас нэг юм гой амьдралын гой үйл явдал болоход миний өмнөөс баярлж чаддаг тий. Тийм найз ер нь хэрэгтэй шүү амьдралд те. Чиний амжилтанд баярлж чадахгүй байгаа хүнээс бол шууд холбоогоо таслах хэрэгтэй. Энэ бол амар токсик санагдчих байна надаа. Чи юу гэж бодож байна? Би бас яг тэгж бодож. Тэгээд бас өөрийгөө яг сайн хүмүүсээр л хүрээсүүлэх хэрэгтэй юм шүү. Тэгээ ер нь токсик найзтай байхаа орно ганцаараа явах хэрэгтэй юм шүү. Би тэгж бодоод тэгэл ганцаараа л ер нь л явдаг гэсэн. Тэгээд гэтээ бас тэгээ сайн найзууд болж өөрийгөө хүрээлэх юм бас хэцүү юм тий. Харин би ингээл энд ирчээл айгүй олон найзуудтай байгаа л ингээл туршлага хуримтлуулаад явж байгаа штэ. Гэхдээ би энийг айгүй давуу тал гэж үздэг аахгүй. Хэрвээ би тэр хүмүүстэй уулзаж учирч тэр онцгүй токсик зангийг хараагүй байсан бол магадгүй би өөрөө ч гэсэн тийм зан өөр нэгэн хүнд гаргаад энийг нормал гэж бодоод явж штэ. Тэгмүүд тэр хүмүүс надаа ийм муухай мэдрэмж өгсөн учраас би бодсоохгүй. Яг тухайд би ингээд манай найзад ямар нэгэн баярлалт үйл явдал тохиолдох юм бол би чин сэтгэлээсээ баярладаг найз байна гэж өөртөө хэлсэн. Тэнгүүд яг ийм онцгүй токсик зан надаа гаргаж байгаа хүмүүсээс би суралцсан гэж одоо хэлэх юм уу та. Тэгжээж би өөрөө дараагийнхаа найзууд дээрээ ийм байж болохгүй юм байна гэж юу нэмэр мэдсэн. Тэгээд ингээд яг онлын хувьд бол ийм найзууд бол токсик моксик гэдэг идэгдсэн. Надад бол яг практик тал дээр яг тийм байсан. Тэгээд тэр хоёр найзуудынхаа дараа амар аттай амар гоё найзуудтай болсон. Тэгээд тэд нар маань үнэхээр яг ингээд намайг дэмждэг, бүхий л үед хамт байж чаддаг. Яг энд тийм найзуудтай болсон. Тэгээд тийм учраас би тэр найзуудтайгаа амар нандиндаг. Муухай зан гаргачихгүй юмсан да гэж амар хичээдэг ер нь бол. Тэгээд чиний бодлоор одоо жишээлбэл хин нэгэн хүн одоо ингээд токсик одоо юм харилцаанд байлаа гэж бодно штэ. Тэнгүүд тэрнээс ер нь яаж гарвал зүгээр гэж бодож ийн ер нь яг окей чи одоо мэдчихлээ за энэ бол амар токсик харилцаа юм байна. Тэнгүүд яг тэрнээс яг яаж гарах нь гэж бодож ийн. Яг би яг өөрийнхөө экспириенсээс ярьж чадахгүй сайн л да. Гэхдээ тэгээд яг токсик мэдээж шууд салгах хэрэгтэй л дээ. Гэхдээ тэгээд хэцүү юм шиг байна. Тэгээ одоо яг ингээ олцсон бол тэг нөгөөтгөн салахгүй малахгүй гээл. Яг ойр хавийнхаа хүмүүсээс тусламж хүсэх хэрэгтэй хаа. Найзуудаас ч юм уу. Одоо ганцаараа тэрийг тавж туулахгүй юу гэж бодож байна? Тий, өөр нь бол хүмүүстэй ярилцаа тий за энийг жоохон болохгүй юм шиг байна. Одоо амар ихтгэл даасан хүнтэйгээ ярилцаад. Миний оронд байсан бол чи яаж хийх вэ ч гэдэм үү те. Яг тэгэл нөгөө хүн наачиста болохгүй байна гэх юм бол ядаж урам зориг өгнө штэ. Тэрийг таслах нөгөө зоригийн тий. Тэнгүүд яг ганцаараа бас ингээд салъя гэж чадахгүй нөгөө зориг нь хүрэхгүй яана би одоо тэгээд ганцаараа яг чадах болов үгүй болов ч гэдэм үү те. Тэг хүнтэй ярилцаад тэг тэр урам зориг авах хэрэгтэй хаа. Хүү тийм ийм бит юм их ш нөгөө нэг онлайнаар явуулахгүй юу? Одоо чамаагүй штэ. Чиний одоо үерхэж байгаа хүнтэй чинь яг адилхан байна. Чи яг адилхан зан чанартай байна гэж хэлвэл чамд тэр нь магтаашаа сонсогч гинүү эсвэл дарамжлал шиг сонсогч гинүү? Тэрүүгээрээ бас ингэ шинчих юм байна нөгөө нэг үерхэж байгаа юм. Тийм сонирмоод сонирн бай. Тэр магтаашаа байх юм бол яг зөв үнтэйгээ одоо хамтаа адилхан байна гэж хэлсэн чинь би хараа адилхан байт ингэж бодвол тэгээд яг ямар хүнтэй үерхэж чам тийм үстэй. Oh my god, тийм биш. Тэрийг бас хүмүүс бас тэгж яг бодоод үзээрэй. Чамайг хэрвээ тэгж хэлвэл чи юу гэж хүлээж авах вэ? Бас магтаал гэж бод. Яар дайчгүй.
Тийм байна те. Тэгээ зарим Гэтэ хүмүүс чинь бас нэг Ачаа. ганцаараа байж ганцаардаж чадахгүй хүмүүс тэгээд токсик найзуудасаа салж чадахгүй. Эсвэл токсик relationship-ээс гарч чадахгүй ганцаараа байхаа сайгаад тийм хүмүүс юу зөвлөх үү? Энэ дэлхий дээр өчтөчнөө хүмүүс байна. Наад хүмүүстэйгээ зуралдаж алтан цагаа битгий үр. Тэгээд чиний доторх доторх тайван байдал энэ бол хамгийн үн цэнтэй зүйл. Өөрийнхөө үн цэнийг мэдрэх хэрэгтэй хамгийн эхлээд. Хин нэгэн хүн чамд токсик зан гаргалаа, токсик харилцаанд байна гэж бодох юм бол эхлээд би ийм юм амсах эрхтэй хүн үү? Би чин аав ээжийн үн цэнтэй сайхан хүү охин шүү дээ. Би өөрийн гэсэн үн цэнтэй, би ийм хийж чаддаг, ийм чадвартай. Тэгэхэд яаж энэ хүн надтай ингэж муухай харьцаж байна? Би энэ ийм муухай харьцааг өөртөө зөвшөөрөх нь зөв үү, те? Чи өөртөө ингэ зөвшөөрөх зүгээр үү гэж бодгод үгүй гэх юм бол өөртөөгөө эхлээд амар ажиллах хэрэгтэй юм санагдсан. Одоо мэдээж амьдралд те сургууль, ажил, найз, нөхөд токсик, муухай, мин хүмүүс зөндөө таарлна. Гэхдээ хувь хүн өөрөө дархлаатай байх хэрэгтэй юм санагдсан. Өөрөө өөрийгөө мэддэг, өөрийнхөө үн цэнийг мэддэг. Хэрвээ хүн өөрийнхөө үн цэнийг мэддэг, өөрийгөө мэдчих юм бол ямар нэгэн хүн чамд ийм токсик зан гаргаад ч юм уу муухай зан гаргах юм бол энэ хүн ийм юм байна. Би бол энэ хүнийг өөртөө ойртуулахгүй. Энэ хүн надтай найзлах хэрэг байхгүй. Би ийм хүнээр дутахгүй. Тийм учраас хамгийн эхлээд одоо өнөөдрийн ярих сэдвийн чухал юм ингээд өөрөө олчиж байгаа байхгүй юу? Энэ дэлхий дээр байгаа токсик муухай хүмүүсийг бид нар зайлуулж чадахгүй. Бид нар сэтгэл зүйч биш, бид нар засаж чадахгүй. Тийм учраас өөртөөгөө л ажил. Би хинбэ? Миний үн цэн юу вэ? Би ийм харьцааг авах хэрэгтэй хүн мөн үү үгүй юу те хүн өөрийнхөө үн цэнийг мэдээд өөрийнхөө үн цэнийг мэдчих юм бол тийм хүмүүсийг өөртөө ойртуулах байх гэж би бодож байна. Харин тийм ээ. Боломж ч өгөхгүй. Өөртөө итгэлтэй байгаа чадах юм бол тийм хүмүүсээс хол яж чадах юм санагцсан. Тэгэл энэ бүх зүйл чинь бас тэгэл гэр бүлийн хүмүүжлээс бас үүсэлт болчих жоохгүй юу? Амар ингээ сайхан хайрлагдсан хүүхэд те аав ээжтэй хайрлагдаж өссөн хүүхэд гинт нэг бачка гарч ирээд сонин харьцаад бол хүүе уучлаарай гэл тийнэстэй те. Тэгээ штэ. Би ийм харж өсөөгүй хүн шүү. Юу яриад байна те? Юу хийгээд байна те? Эсвэл угаасаа тэгэж өссөн бол тэгээд бас тэг амар токсик зан гаргахгүй штэ бас. Тэ. Уг яг нь өөрөө токсик биш хахад өөр хүн токсик зан гаргах юм бол тэрийг шууд нөө гэж хэлж чадах. Зоригтой. Харин нөгөө талаас хараа тэгэд өссөн бол тийм токсик байхгүй гэж байхгүй. Харин тийм. Чиний бодлоор энэ токсик зан юу н хаанаас гарч ирдэг гэж бодож байна? Харин наадах чи яг тэгэл яг хүмүүжлээс гардаг гэж бодож. Одоо яг аав ээж нь яаж өсгсөн те. Тэгээд амар ингэ сайн усгээд амар тийм хайраар дүр өссөн бол тийм амар муухай зан гарах өөр хүмүүс үгүйстэй. Тэгээд яг тийм багын л юм байх гэж би бодчих. Тэгээд тэр чинь одоо тэгээд сэтгэл зүйч мөчрөл засч чадах багт тий. Миний бодлоор тэр хүн өөрөө бас тэрийг мэдгүй явж идэг хүмүүс бид юм л шин. Тийм токсик зан гаргаад байгаагаа мэдгүй. Хийх нь мэдгүй баг. Тийм бах тий. Зүгээр л гэж боддог. Харин тэг мэдгүй юм чинь юу юм чимчтэр очиж хийж бодохгүй шин. Бүр засрыг хийж бодохгүй. Харин тийм болохоор тэгээ тийм хүмүүс миний бодлоор тэгээ зарим хүмүүс засаад авъя гэж боддог баха. Relationship дотор бахта. Би засаад авч чадна гэл. Яг тийм тий. Тийм. Засахгүй. Зүгээр хаях хэрэгтэй. Бараг өөрийгөө засрах хэрэгтэй хүн гэж бодож байгаа ч юм уу тийм үстэй. Тийм. Хэрэг тэгэж бодож ивэл профешнл одоо сэтгэл зүйчтэй явчих хэрэгтэй шүү. Тийм яг зөв. Би бас яг тэгэж бодчихээд тэгээд бас нэг токсик зан сая орж ирлээ толгоонд заяа. Ингээд бас нэг ийм хүмүүс идэг заяа. Хүний эмзэг сэвдэн дээр дөрүүлж инээдэм ханиадам хийдэг. Одоо мэдж байгаа штэ одоо ингээд тэр хүн одоо ингээд
энэ найзын маань ч юм уу, найз охины маань ч юм уу, найз залуугийн маань энэ бол айгүй эмзэг сэдв шүү гэдгийг мэдсээр ижиж одоо ингээд найзуудтайгаа бөөнөрөө бийж хахтаа тэрийг инээдэм ханиадан болгоод хэлдэг. Мистэй маа гэл ингээд нэг юм хүний ингээд эмзэг ч юм уу ингээд нэг юм сэдвийг амар инээдэм ханиадан болгож ярьдаг. За наа чи угаасаа л ийм ч юм уу те. Чи тэгдэг үсттэй мистэй гэл тэр бас амар муухай санагдчих. Наадах чинь тэгээд бас нөө доош нь их гээл өөрөө дээр Тий. болох гал тэр юм шүү тий. Ааха. Хүний бас зан чанар юм да. Хэцүү юм да. Тэгэл хүн өөрөө айгу муухай доторхот хүн муухай болохоор хүмүүс тийм зан гаргаал те. Тэгээд бид нэрээ чамд ингээд чиний бодлоор за эхлээд заяа чи өөрийгөө сайн хүн гэж боддог уу? Би юу? Сайн л хүн гэж боддог шүү дээ. Окей. Тэгвэл чиний одоо ингээд хувьд муу хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Би бас муу хүн гэж бусдад одоо хохирол үзүүлдэг хүн. Би ч юм уу одоо сэтгэл зүйн хохирол. Тийм юм бол муу хүн. Ааха. Чи би болохоор яг нөгөө нэг ингэж бодохгүй зөвхөн өөрийгөө амиа хуваа бодоод байдаг амиа хичээсэн хүмүүсийг амар муу хүн гэж боддгоо. Гэхдээ тэг өөрийгөө хайрладаг одоо зөвхөн би нэгтэй ах хэвээр зарим хүмүүс тэгж боддог шүү дээ. Одоо Европ. Тэр чинь тэгээд одоо юу юм уу? Амиа хичээсэн юм уу? Окей, миний бодлоор нөгөө нэг бусад хүнийг боддгоо, өрөвдөж хайрлах сэтгэлгүй, эмпати байхгүй хүмүүсийг. Одоо юм жоохон нарцисс зантай хүн гэх юм уу? Ингээд зөвхөн ингээл одоо тэр нарцисс зан чи юу вэ гэсэн чи ингээд голны усанд өөрийгөө харснаа ингээ баг ингээ гэж үгээд байдсан шүү дээ. Би л өстой ертөнцийн хамгийн сайхан төөмөө гэж боддог ч юм уу те. Тэгэл надад сайхан юм тохиолж ивэл бусад хүмүүсийн зоох моох надад хамаагүй ч гэдэм үү те. Ингээ нэг юм амар амиа хичээсэн зантай өөрөөсөө өөр хүнийг боддгоо. Бусдыг ерөөсөө боддгоо өөрийгөө л боддог нэг юм муухай аминч үзэлтэй хүмүүс надад муу хүмүүс санагддаг. Тэгэл өөрийнхөө одоо чинь ингээл ахаал хийж авахгүй өөрийнхөө тэр эгоноос олоод хүнд амар муухай үг хэлдэг ч юм уу те тэгжээж өөрөө илүү гоё мэдрэмж аваал. Тэнгүүд нөгөө хүнээ доош нь оруулж хилэнгүүд өөрөө гоё мэдрэмж аваал тэр амар гомдох үг те. Тэнгүүд тэр хүнд ингээд эргүүлээд бодох ямар ч тийм потенциал байхгүй. Энэ үгийг ингээ хэлвэл нөгөө хүн маань ямар их гомдох вэ доо. Тэ? Тэгэл тийм юм бодох чадваргүй хүнийг бол би айгүй муу хүн гэж боддог шин. Хүний оронд өөрийгөө тавьж мэддэггүй, инэрэн хайрлах сэтгэлгүй. Дандаа л би одоо гоё юм гэлээдэг. Яг өөрийгөө хайр. Чиний оройд байна. Ойр хавдуу, ойр хавдуулаад байхгүй. Ингээд бодоод ингээд байсан чи яг нэг тийм би гэл тэгэл идэг. Тэгээ нөө би Монголд заримдаа тэгж надад санагдаад идэв шүү дээ. Заримдаа ингээд Монгол жоохон ах эгч нар хосуудыг харангууд ингээд гадуур явж хагаад эхнэр нь амар ганган нөхөр нь ивэдээ гэд одоо ингээд гадаад үзэн зэрнэ шүү дээ. Тэр чин дотоод үзэн зэрнэ ш. Ингээд тэгэл за манай эхнэр л гоё байвал би яах вэ гэж тийм нэг хөөрхөн Монгол ах нар тэгэж мгээл. Гэхдээ зөв тэгэж мгээл тэр зүгээр надад нэг одоо хөнгөнөр ярахад нэг юм эмхтэн зөвхөн өөрийгөө бодоод ч байгаа юм шиг заяа. Өөр хямд нөхөртөө асны гой хувцаад өгчөөч тий. Би л ийм гоё юм авмаар энэ би л гоё юмараад за чи одоо яах гээд байгаа ч гэдэм үү тий. Тэний зөвхөн би гэдэг. Нөхөр нь л өөртөө ч өгд юм шүү. Ааха. Би яах вэ гэх хөөх. Гэтэ Монгол ирчүүдний тиймэрхүү байдаг те хинхэн. Тэгэл. Тэгээ тиймэрхүү инээдтэй юм байна. Дараагийн дугаар дээр тэрийг ярих юм шүү. Юг? Европ залуучууд ямар эдэг вэ юу? Ямар эдэг вэ? Одоо ялгаа малгай юм те. Дараагийн дугаар дээр битээр Европ хосууд ямар байдаг вэ гэд юу гэнтэй. Тийм Европ хосуудын тухай ярих гэж бодож байгаа. Яг ингээд би болохоор ингээд амар олон юм нэг найзуудтай тэг бид нар бүгдээрээ юм хосууд байдаг байхгүй юу? Хосоороо найзалдаг. Тэнгүүд баг ингээд бодонгууд баг 20 морин хүмүүс болчдөг заяа. Хосоороо найзалдаг болохоор тэгээд
Тэнгүүтээ янз бүрийн юм сонсож байгаа юм чинь нөгөөд үлчээ. 9 шүдийн өөр түүх ярина. Ингээд тэгээ ингэдэг мэгдээл дараагийн сэдв маш сонирхолтой байна гэж бодож чинь гэдэг амар өндрүүлэл тавьсан тий. Ер нь бол тэгэл миний бодож байгаагаар токсик хүмүүст ч юм уу хин нэгэн хүн чамд хэлэх юм бол тий энэ зан чинь нэг л эвгүй байгаа дээ шүү гэх юм бол бас бодож үзээрэй. Нэрээ ийм надад ийм муухай зам байна уу тий? Энийг яаж засахууч гэдэг юм уу? Тэг хэрэг энийг сонсоод хүүе манай найз ч юм уу эсвэл одоо үргэлжтэй хүмүүс маань токсик юм биш тэг гэвэл яах вэ? Салах хэрэгтэй тий. За тэгтээ заагаар барий гэд амархан барьж чадахгүй л яах вэ? Аажмаар алга бол эцэцгэлээ доо. Аажмаар алга бол мэддэхгүйгээр шууд холбоогоод зөөлхөө одоо 7 хоногт нэг удаа ч юм уу 2-7 хоногт нэг уулздаг байсан бол сардаа нэг уулз. За сардаа нэг уулзтай болоод тэгээ сардаа нэг уулзхаасан 6 сардаа нэг уулз. За тэгэл уусаал алга бол. Шууд салж чадахгүй байгаа л тий. Өдөр үрж байгаа хүнээс яаж уусч алгах вэ? Бас уулзах юм уу? Завгүй байна гэж. Завгүй байна. Би ч амар их ажилтай байна гэл. Гэтэ яг хамт мамд амьдэрдэг бол өстой хэцүү. Тэгвэл тэгэл хилээд өстой ярилцах хэрэгтэй. Тахгүй байна гэж хэлээс. Яг зориулт сууж байгаа. За хоёлаа ярилцъя. Гэт бүр нэг оройг те. Хоёлаа ингээд тэр нь одоо айгу бас тухтай өдөр айвал зүгээр 5 дахь өдрийн орой ч юм уу хагас сайны орой бас ярилцах үе мөч гэж айгу чухал гэдэм санагдсан. Нөгөө нь амар стресстэй эрт унтах хэрэгтэй ах чи. Хоёлаа одоо ярилцъя гэдэг айгу хэцүү санагдсан. Яг одоо л ярмаарэ. Тэгээд тэгвэл нөгөөд чиг 100% ингээд гоё өөрийгөө нэгэ ярьж чадахгүй шүү дээ. Маргаашийнхаа ажлыг бодож модол. Тэгэхгүй яг ингээд боломжит ингээ гоё таарсан үеэ харж агаад за ингээ тий чи надаа ийм мэдрэмж өгч чинь энэ надад таалагдахгүй байна би тэгээд айгу сэтгэл хангалуун буус аз жаргалгүй байгаад байна чиний энэ үйлдэлээс чинь болоод хоёлаа эндээ арга хэмжээ авъя чи бэлэн үү чи өөрийнхөө энэ занг юу яг юу гэж бодож байна чи хүлээн зөвшөөрч чадчихээн үү одоо миний зүгээс юм бэ чиний талаас надад таалагдахгүй байгаа юм юу вэ гэдээ асуугаад тий Ер нь бол яг хоо ингээд үерхэж мөрхэд хамт амьдардаг хүмүүст бол яг хоо нэг юм заавал асуудал гарсны дараа биш асуудал гарахаас өмнө зүгээр ингээд те 6 сардаа нэг удаа ч юм уу 3 сардаа нэг удаа нэг гоё ингээд хоорондоо нэг юм гоё зөвхөн хоёулахнаа ингээд вайн уугаал дейт найтыг гэртээ хийгээд тэгээ гоё ингээд ярилцаад ингээд суух амир чухал юм санагдсан надаа. Ингээ 3 сардаа нэг удаа ч юм уу те за ингээд хоёлоо те хоёлоо үерхлийнхаа тухай яриа гэхгүй штэ зүгээр ингээ гоё вайн угаал хоёулахнаа гоё ярьж сууж агаал ингээд надаа ингээд те ихлээл чиний энэ зан чи надаа айгу таалагддаг байг аз жаргалтай байгаа гингүүд нөгөө талаас чиний ийм зан надаа гаргасан те энэ юу надад таалагдахгүй байгаа шүү гэж хэлдэг ч юм уу тэнгүү нөгөө хүнээсээ чинд ямар бодож байна Тэ таалагдчих малагдахгүй байгаа юм юу вэ мэн. Тэ нэг митинг хийчихвэл зүгээр юм санагдсан ш надаа. Тэнгүүд яг ингээд заавал ингээд хэрэлдээл чи ингэдэг тийгдэг тэхээсээ өмнө зүгээр ингээд гоё харилцаал би биэндээ фидбек өгөөл. Тий. Юу нь юу гэж бодож чинь ч гэдэм үү те. Яг тийм бол яг асуудлаас амар гарч чадах юм санагцсан. Нэг бол тэгээд нөгөө нь зангад хийгээд нэг бол тасахгүйгээ үл тэгээд за тэгвэл хоёулаа дуусгах юм шүү тий. Тий. Тэгээд ахиад хэлэхэд хүмүүсээ өөрсдийнхөө үн цэнийг мэдэр ярилцаад ойлгохгүй боломж олгоод тэр боломжийг чинь үн цэнийг мэдэхгүй байгаа хүнтэй өөрийнхөө алтан цагийг би бити үрээрээ л гэж хэлье. Энэхэн богинохон амьдралд яагаад ийм муухан хүнтэй хамт байж өөрийгөө зовоох ёстой юм бэ гэж бодох хэрэгтэй гэж бодож байна. Хоёулаа зовж ирснээс нэг ганцаараа ч зовж чаддаг шүү дээ. Тийм болохоор эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, ямар ч харилцаанд вэ, өөрийнхөө үн цэнийг хүн мэдчих юм бол тэгээд гайг болчих واخа. Тийм муухай хүмүүсээс холдож чадна гэж бодож байна. Харин тийм. Үн цэнээ тэг яаж мэдрэх вэ? Үн цэнээ юу? Одоо тэгэл мэдгүй одоо үн цэний мэдих юм бол одоо шууд одоо ингээ хариулахад бас бодоогүйгээр хариулах юм бол за бүр болохгүй бол твиттер дээрээ бич
би ямар давуу талтай хүн бэ? Миний давуу тал тий сул тал ч юм уу. За сул тийс яг сул талаа. Яг сулаа бичихгүй ч гэж болно. Чи өөрөө үн цэнийг мэдэх гээд байгаа юм чинь. Сулаа ер нь бичсэн чинь хамаагүй. Бичихгүй. Зөвхөн даваа. Тий, давуу талаа бичээд бүр ингээд цаасан дээр бичээд миний давуу тал юу вэ те? Би юу өөрийгөө яагаад сайн хүн гэж бодож байгаа. Тэр мэрийгээ бичээд тэнгүүтээ хажууд нь ямар чи нөхөрлөл хүсэж байна. Ямар найзтай байхыг хүсэж байна. Ямар найз залуутай байхыг хүсэж байна. Ямар найз охинтой байхыг хүсэж байна. Тэрийгээ бич. Тэнгүүд тэнтэй чинь нэгэн ч таарахгүй ч юм уу үнэхээр хол зөрүүтэй байх юм бол за би үнэхээр үнцэнтэй хүн гэх мэдгүй ихний шатанд бол би тэгж л хэлмээр энэ гэтээ хангаа хит хоногийн дараа бодвол нэг юм орж ирэх лах гэтээ үнэхээр яг одоо ингээд за үнцэнээ яаж мэдрэх юм бол дэвтэр дээр өөрийнхөө давуу талыг бич юу хийсэн өдийгөөс төдий хүртэл ямар зүйл хийсэн ямар амжилт гаргасан тий ямар амжилт гаргасан I don't know зөв өөрийнхөө давуу талыг бичээ тэгээд жоохон өөрийнхөө үнцнийг мэдрэх хэрэгтэй гэж бодож байна. Хойлоо тэр өмнөх подкаст нэрээс арчсан шүү дээ. Өөртөө нөгөө нэг илүү ихтэй байх гээд тэр чинь бас өсдөм шүү дээ. Хойлоо тэгээд ярьсан ш нөгөө нэг спорт мортор хичээлээд бясалгал хийгээ тэр мэл ч бас орхол. Тий. Толгойн дотор чи ингээд гоё инт ихтэй байх юм бол тэгээд бас өөртөө итгэл чинь нэмэгдэн. Тэнгүүт өөртөө итгэл нэмэгдэх юм бол тэгээд бас үнцнээ мэдэрнэс тээ. За би чинь бас ийм мундаг хүн шүү гээл. Бас нэг юм хэлээд нөгөө чийсэн шүү дээ нөгөө хойлоо өөртөө хэрхэн итгэх вэ мэдэх вэ гэд тэгэхэд чин яг бодсноор хүн ер нь амьдралдаа зоригтой байх хэрэгтэй юм санагдсан. Жижигч бай том ч мэдээж хүн болгон том зоригтой байдаг. Гэтэ ямар нэгэн тэ өөртөө илүү итгэлтэй болохын тулд өөрийнхөө үнцнийг мэдрэхийн тулд өөртөө нэг зориг тавьчих хэрэгтэй. Тэнгүүд тэрийг хийсний дараа чи хийгээд чадчих юм бол өөртөө итгэлтэй болоод яг одоо чиний илгээр үнцнийг мэдэрнэ гэж бодож байна. Тийм тий. Тэр том зорилгоо ингээд жижигэн болох хуваачмаар юм шүү. Ааха. Тэр зорилготой хүрэх болгоно за би чадсан гэх. Тий. Тэгэхээр яг ингээд бодонгууд өөртөө итгэл үнцийн миний чинь бас цаанаасаа байдаг зүйл ш өөрөө бий болгодог зүйл байгаа механикаар. Харин тэгээ бас нэг юм бас ном унших хэрэгтэй бах тий. Тийм зөндөө номнууд идэв штэ. Self help book-нууд. Гэхдээ би мэдээж зарим бас яг гоён л олж уусах хэрэгтэй. Би яг одоо тэгтээ ном жоохон уншихгүй байгаатай орой. Тэгтээ өмнө ойтон бахтай амар уншдагсан байхгүй. Тэгэхэд бас тиймэрхүү одоо өөртөө яаж итгэлтэй байх юм яхаа гэж тиймэрхүү ном уншихад бас яг за гэдээ бас ухаардаг шинж. Тийм ч ном уншаад яаж өөртөө итгэлтэй байх юм. Тэр ном дээр тэн дээр болохоор миний уншсан дээр болохоор нөгөө нэг бусад хүмүүс чиний талаар юу гэж бодох ерөөсө хамаагүй. Чи өөрийнхөө талаар юу гэж бодох нь илүү чухал. Тийм чи ерөөсө ингээд бусад хүмүүс яна мана гэж ерөөсө бодохгүй. Ер нь ингээд бодгийн ерөөсө тоох хэрэггүй гэж бичсэн байсан миний уншсан ном дээр. Тэгээд өөрөө хийстэмаа хийгээл тэр хүн таалагдахгүй нь ерөөсө чиний асуудал биш. Хүн болгоныг угаасаа ингээд please одоо хийх гээд байх ерөөсө хэрэг байхгүй. Хүн болгон таалагдах гэдэг хэрэг байхгүй. Тэгээд өөртөө тэгж үнэн чахаар хэрэгтэй гэх тийм хүн битсэн байсан юм чинь. Та уншчихсан уу? Би болохоор одоо нөгөө нэг Let Them Theory гэдэг ном уншиж байгаа. Тэр яг унш дуусгаагаа яваад амар их нөгөө нэг өөрөө хувийн амьдрал дээр унших юм ихтэй байгаа болохоор яг нэг унтахынхаа өмнө нэг хуудас явуултыг. Нэг хуудас юм уу хоёр хуудас уншаал. Тэгээд тэрэн дээр яг миний нөгөө нэг одоо ихэлж уншаад одоо уншсан зүйл дээр ингэж байгаа байхгүй юу? Тэр хүүхэн ингээд найзуудтай эмэгтэй найзуудын групптэй идэг. Тэгэл тэд нартайгаа ингээс хамт мам тэгэл өөрийгөө ингээл найзна гэж боддог. Ингээ найзуудын групп заяа. Одоо нэг юм 40+ ихч заяа. Тэгсэн чинь нэг өдөр ингээл буудан дээрээ ингээс сууж агаал инстаграмаа ингээл ухаад таарч исэн чинь тэр найзууд нь тэр ихчгүүгээр амралтанд явцсан. Хэлэхгүйгээр. Тэгсэн чинь ингээл тэрийг хараад бүр ингээд бүр шоконд ороод заа юу вэ яагаад би байхгүй байгаа үгүй яагаад надаас асуугаагүй үгүй юу вэ гэж бүр эхлээд амар уур нүрсэн гинэ яа маа гэл тэгснэ за зүгээр тэрний теорийн let them гэж байгаа байхгүй зүгээр ингээд тэнд нь тэр хүмүүсийг орхио
тэр хийж байгаа хүмүүсийг зүгээр л тэнд нь орих гингүүд энэ бол ингээд let them гэдэг нь болохоор төрхөн хугацааны л одоо ингээд ийм тэр асуудлыг шийдэх гарцуулж байгаа let them гэж хэлснээрээ тэрний дараа чи би тэгвэл юу хийж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэн дээрээ чи яагаад манай найзууд намайг тэгвэл ураагүй юм? Би ямар нэг юм хийсэн үгүй юу гэтгсэн чинь тэр ихч тэгж өөрөөсөө асуулт асуусан чинь өөрөө тэр ихч тэр найзуудтай ерөөсөө цаг гаргаагүй байнга завгүй яваадсан байгаа байхгүй. Хүүе наадах чи яг миний үү шүү дээ. Тэр нөгөө нэг германхтуудтай нийлж явах тийм шүү дээ. Намаг хаяа бас явцсан байдээ. Парти марти руу нэг юм ингээ хамт явцсан заа тэгсэн стори мөр ийцэн заа. Хамгийн анх тэгсэн чинь хүүе та нар надгүй явцсан юм уу гэсэн чинь маха sorry мори гэсэн дараа нь болохоор чи гэдэг угаасаа нуулцсан мулцэг гэхээр би тийч юм завгүйс байхгүй тэгсэн чинь тэгээд завгүй гэдэг мэддэг тэгээл цармаг гаргадаг маргадаг. Тэнгүүтээ хаяавцсан байдий. Яг адилхан болсон шүү дээ. Надаас тийм юм тэр нөө охтуудтай найзлдаг хаа тийм болдог байсан. Гэтэ тэр амар овшин мэдрэмж. Тийм. Тэгээд хэлээд өмнө ишгүй тэгээд амар хайж явж маваад яснаа мессеж хэлээд байгаа юм шүү тий. Мостас. Тийм. Тэнгүүт тэндээс ер нь эхэлждэг гэдэг ер нь ингээд байсан мэт. Үгүй наад номыг чинь хэн бичсэн? Мэл Робинс гэдэг хүүхэн. Яа одоо хайгаар за. Тэр болохоор нэг юм ер нь юм TED Talk мог хийдэг хүүхэн юм бэлээ ер нь хуулиар сурсан байлуу та. Тэгээд өмгөөлөгч хийсэн том хуулийн компанид ажиллаж байсан. Тэгээд ингээд ер нь жоохон хүмүүст урам зориг өгөх тийм ном. Виктори ярьж байгаа сэдвүүтэй адилхан юмар ярьж байгаа ном биш үү те? Тий. Одоо жишээлбэл тэн дээр ингэж байгаа байхгүй юу? Ингээл хүүн ингээд промдоо явах гал тэгсэн чинь өөрөө болохоор 2 охинтой л 3 охинтой тэнгууд охтууд чинь промнолгоод баг ингээд 6 сарын өмнөөс жилийн өмнөөс хамаг яма бэлддэг гинэ. Тэгсэн чинь хүүн бүр юу ч бэлдэхгүй заяо. Тэгж тэгжсэн ингээд охтууд чинь яг тэр ресторанд хооллыг нь мэднэ гэж бүх юма жин там болгоцсон. Нэг хүүн болсон чинь би явах хэсгээ мэдэхгүй байна гэснээр баг ингээд хэдэн хоногийн өмнө жил өмнөх өдөр за би явлаа гэд тэнгүүтээ газ нэг дэлгүүр оронгуудаа гонж монж авцсан заяо. Чи ээжд нь бүр тэр нь ээжийг нь амар стресстүүлээд үгүй юу яадаг тэгвэл газ дэлгүүр орё л дээ. Үгүй чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ магаан бэ гэл тэгэл яг тэр нөө промон дуусны дараа ээж нь ингээл нэг цэцэг мэцэгч ил үлгэж өгөхгүй л ингээл нөгөө гонжин дээр нь тэгсэн чинь нөгөө үгүй өлөхгүй мөлөхгүй ч гэлүү тэгсэн чинь үгүй чи өлөгч өөчтэй гэл нэг ээж нарын нэг тийм зам байдэн штэ. Тэгэж мигээл тэнгууд нөгөө хүүн ингээл яг ингээд хоолнд орох гэсэн чинь ресторан байхгүй тэгэл амар гадаа бороо орж мороод ерөөсөө тэр хүн санаа зовхгүйсэн гэнэ тэгээ олдох байлгүй дээ нэг такосны газар орчих ээж нь бүр тийм стресс юуны чинь такос тэр чинь баг ингээд түргөө хоолны газар тэнд чинь 5 хүн багтах уугүй юу гэж тэгэж мэгэл гэсэн чинь тэр их чинь охин нь үгүй ээж чинь таны баяр шин таны хүүгээ чинь баяр зүгээр л наадхаа ингээ орхил тоо гэж хэлсэн гэсэн. Тэгээ яг тэгсэн чи гинт тэрийг бодоод үгүй нэрэж тийм дээ гэж зурчууд орхицсан гэсэн стресстгүй. За чи өөрийнхөө юу хиймээр байгаа хүснээ хий. Тэнгүүд хүмүүс ингээд чамд ямар нэгэн зан хол окей. Тэр хүмүүсийг тэнд нь үлдээ. Тэгэл гэтээ тэр хилтгүү хоорондоо уулздаг найзуудтай муухай шүү. Харин тэр чинь нэг токсик найзууд юм шиг. Бараг. Эхлээд ингээд тэр асуудлаа ярихгүй зүгээр л хаяаш явчихна. Тэгсэн нөгөөт нь хөө яаж байгаа юм бэ асуусан чинь чи угаасаа дараагүй үстэй. Йоо яг. Чи яа хөөрхөс. Яг бүр тэгдэг за одоо ингээд яг үнэхээр чиний сайн найзууд асуудсан байлаа одоо ингээд хүүе ойр холбогдохгүй ахыг чи зүгээр үү яа холбогдохгүй байгаа гэл тэгж асуун заяа. Мессеж бичээл ингээл залгаж малгаал чи зүгээр үү амьд минь зүгээр явж гин үү завгүй байгаа мүү магаа мүү асуун зэ. Тэнгүүд билээ ч тэгвэл надаа ингээм амар завгүй байна гүд за тэгвэл наатхандаа төвлөрөө гэл тэнгүүд би за тэр шалгалт бол намайг бити юмдаа оролцуулаарай над руу бити юм хам бичээрэй би тэгээ шалгалтаа дуусгаад та нар л өөрөө холбогдсон шүү гэл хэлдэг заяа. Тэнгүүд нөгөө найзууд одоо өмнөх найзууд нь болохоор ингээл би байнга ингээл хичээлээ хийдэг. Тэнгүүд ингээл хичээлээ л омын санд суугаад тэгэл бас хийхгүйгээр уулцсан тэгэл стори хийгээл за. Тэгэл би хүүе
яагаад надад хэлээ гэж. За чи тэгэл байнга л номын санд цугаал хичээлээ хийж идэг үстэй чи завгүй гэд үсэ. Тэгэхээр нь хэлээгүй юм. Гэхдээ тэгээд хийсэн бол би тэгээ очих ч байсан юм билүү. Яаж мэдхий. Яг үнэ. Тэг Магадгүй тий. Тий. Ажлаа зохицуулаад очих ч ийсэн болов мэдэхгүй штэ. Тэнгүүд ч дандаа л завгүй гэдэг үстэй мэдтэй гэл нэг айгу муухай. Яг би тийм хүмүүсийг яг чихэн найз гэж боддггүй. Харин чихэн найз чи нөгөө нэг тэгдэг үстэй. Амар олон сар уулзаагүй гинэ. Өчигдөр уулзсан юм шиг тэгээд уулзаал. Yes. Битэрийн багын найз сая Берлинд ирээд тэгээд над дээрээс ирсэн. Тэгээд тэр найзтайгаа би бараг 2 жил уулзаагүй байгаа. Уулзсан чинь би бараг л өчигдөр уулзсан юм шиг л мэдрэмжтэйсэн. Баян холбогдохгүй ч гэсэн. Гэтэ хүний сайн найз бол тэр найзыгаа ер нь баян л асуудаг юм бэлээ. Үнэхээр тэр хүн чиний найз бол чамтай амар хамт байгааг хүсдэг. Үгүй завгүй аах чи мэдчихин л та гэтээ асуучих чи гэдэг юм уу те. Тэгэл янз бүрийн өөр хүмүүстэй уулзсан чисэн хамт явъя. Хамт явбал гоё штий. Чи байхгүй бол онцгүй ч гэдэг юм уу те. Яг тийм биш зүгээр ингээл чамайг ингээд игнордоод амьдаг найзууд бол найз биш л гэж бодож байна. Тэнгүүтээ бас нэг амар юм токсик зам байдаг заяа. Яа би бүр амар олон надад гинт толгойд ургаж орж ирээд байна заяа. Бас нэг миний токсик бодож байгаа зан. Одоо ингээд би нэг охинтой ингээд найзалж штэ ингээл миний бести гэл найзалж аангууд тэр найз маань одоо ингээд өөр найзуудтай болонгуудаа намайг мартчихдаг ч юм уу. Тийм бас байна. Би тийм хүмүүс байд юм бэлээ. Тэгэл тэнгуүтээ би ингээд шинэ найзуудтайгаа амар гоё юм ста нэрэмэрэ гэл амар тэгж мгэл тэгснэ хуучин найзаагаа мартчихдаг заяо. Аси тийм юм бэ? Тиймэрхүү хүмүүс байна. Илүү дээр найзууд олоо тэгээд за баяртай гэж юм шүү. Тийм. Зас чи уус ямар сонирхолгүй байна. Би энэ шинэ найзуудтайгаа хэвээр гоё юм ч юм уу те. Тэг хүний сайн найз чинь хүмүүсийг хооронд нь найзсуулт юм билээ штэ. Өө энэ манай найз би шинээр найзлсан. Бөөнөрөө хамтдаа танилцъя л та. Бөөнөрөө одоо ингээ хамтдаа гоё юм хийж ч юм уу те. Тийхгүй ингээл амар тийм онцгой хүмүүс байт юм билээ. Тийм байна. За тэгвэл тэгээ бүх токсик найзуудаа катлаа заяа. Тэгээ одоо шинэ гоё найзууд олъё гэвэл яах вэ? Гадаадад ялангуяа. Өөрөө тэгэл хаалга чинь тогшод орж ирэхгүй штэ найзууд чинь. Өөрөө гарч одоо юу эдээ ямар нэгэн одоо гүйлтийн одоо чивлэнд одоо тэг хүмүүс гүдэг клуб байдаг, дугуундаг тийм клуб байдаг. Яг чи ямар хоббитай юм те зураг хоббитай ч юм уу, iPad-н дээр зураг зурдаг ч юм уу те тиймэрхүү нэг юм групп ол. Тэгэл тэндээсээ хобби нэгтэй найзууд олж чадчих те. Найзууд ихэр одоо ингээл тасарсгүй өдөр болох ингээл уулзах биш хамтдаа гоё quality time хийждэг. Тэг тийм хүний ингээд олоод ингээд өөрөө жоохон идэвхтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Харин тийм ээ тий. Бас хоббигоор л ер нь олох хэрэгтэй. Тий. Гэрээсээ гарахгүй бол тэгээ хэцүү шттэ тий. Тэгээ сургууль дээрээ одоо чинь олон ихе бас сургууль дээр чинь тэгээл бүгд яг тэгэл яг сайн найз байж чадах ч үгүй ч юм. Хөөе. Сургууль дээр шалгалтын найз гэж байдэн штэ. Зөвхөн тэр шалгалтандаа бэлдэж байгаад найз байснаа шалгалтандаа тэнцэнгүүтээ дараагийн бүр танихгүй хүмүүс шиг болчтой заяа. Хөөе сайн уу? За. Яг тэр шалгалтын найз нөө шоуны найз гэдэг шиг шалгалтын найзууд их сургууль дээр байдэн шүү. Тийм үү. Одоо нөгөө нэг астро яг хүмүүстэй найзлах талаар юу гэж бодож байна? Ер нь хэцүү гэж бодож байна уу? Надаа астр хүмүүстэй найзлах амар гоё идэг. Ягаад гэвэл ямар нэгэн амьдралын тухай юм ярангууд тэд нэр шал өөр ийм нэг миний сонсож байгаагүй гоё юмыг хэлж өгдөг надаа. Нэг арай өөрөөр сэтгэдэг. Жишээ нь одоо ингэж аахгүй. Би одоо ингээл нэг найзтайгаа ярьж байгаа л тэр астр хүүхэн болохоор юугаар зүр энгийн мэрэгчлэр сурж байгаа даа надаа ингээд би аз жаргалтай амьдрахгүй байна. Би ингээд сэтгэл зүйч болмоор байна гэд сэтгэл заслаар сурмаар байна гэд энд нэм авас бэлдүн хийдэг байхгүй юу. Заавал их сургууль сурах шаардлагагүй. Танаа Германд бол заавалчгүй бакалавртай байж тийм хийд юм билээ штэ.
одоо эхлээд бакалавра их сургууль дээрээ сэтгэл зүгээрээ сурчаад сайенс гэдгээрээ сурангуудаа тэнгүүтээ практика ахиж хэдэн жил хийж сурд юм бэлээ. Давхар тэнгүүд манай Австрийн Винд болохоор Сигмунд Фройд одоо тий хүн хоорондын харилцаанаас болоод чи ямар ч бакалавргүй байсан ч гэсэн зүгээр юм семинар маягаар гэтээ мөнгө төлөөд сэтгэл засалж болчдөг. Сэтгэл засдаг хүн болчдөг. За. Хэрвээ ч юм уу тэгээ одоо бүр амар тренд болцсон. За одоо бараг годамжинд тааралдал чи юу гэж амд би тэр сэтгэл заслын Ausbildung хийж байгаа гэл баг хүн болгон 3 хүний нэг нь одоо бүр амар тренд болоод байгаа. Одоо ил TikTok моктер гарангуутөө сэтгэл зүйчтэй нүүчтэй гэдгээс одоо бас болсон юм. Одоо миний ойр тойронд байгаа бүх хүмүүс тийштэй одоо нөө mental health гэдэг нөгөө нэг амар юу яд ч хүмүүс амар анхаарлаа хандуулж байгаа штэ. Тэгэл юм л олсоно терапид яв сэтгэл зүйчдээр авч гээл. Тэгсээр хүмүүс сэтгэл зүйч хийж байгаа юм шүү те бүгдээрээ. Тий. Тэнгүү тэр айгүй сайн мөнгө олдог заяа. Цаг ингээл ярангууд ер нь 150 евроноос эхэлдэг. Нэгэн зочинтой цаг ярахад 150 евро. Хамгийн бага нь 150. Тийм олон сурч байгаа юм бол тэг жоохон дараа нь ирээдүг юм шүү. Үгүй юм уу? Хамгийн хэцүү нь манай Винд сайн сэтгэл зүйч болох хэцүү байдаг. Яад бол нөгөө ямар ч хамаагүй хүн мөнгөтэй л бол тэр Ausbildung-ийг хийгээд сэтгэл засалж болчиход байгаа байхгүй аюу хэцүү нь. Тэнгүүд ингээ хүмүүс хэлж байхгүй яг Винд бол сайн сэтгэл зүйч болох хэцүү байдаг. Яг сайныг олох юм нь бол хэцүү аюу олон байдаг. Гэтэ хүмүүс тэгэл явна шít очиж шít. Тэгэл таалагдахгүй бол өөр дээр очдог ч юм уу тий. Тэр сайныг олох хэцүү гэдэг чинь юу хаасаагүй тийм үү? Германд бас тэг Герман тэгээ бүр ингэдэг гэсэн нөгөө Герман ч нөгөө нэг эмчтэй цаг хам хэрэгтэй заяа. Одоо нөгөө бүгдээрээ нөгөө нэг даатгал байгаа штэ. Төгссөн үед уг нь очиж болох. Гэтэ улсын даатгалтаа бол чи одоо юм өвдөж штэ. Тэгвэл нэг сарын дараа очно эмчтэй. Амар аастай. Хувийн даатгалтай хүмүүс маргааш очиж болно. Хөөе хувийн даатгалтай хэдийг төлөх үү? Хувийн даатгалтай юу? За би одоо ч яхаа судалгаатай байна. Чи чинь бас нэг хувийн даатгал шүдэндээ төлөөд байдаг үү? Шүдэндээ төлдөг. Хэдий төлтий? 15 евро сарын. Гайгүй юм биш. Тийм бай. Гэтэ зөвхөн шүдэнд л үйлчлэх юм байна тий. Гэхдээ болж ш сарын 15 евро нэмэлтээр төлөөд бүх үйлчлэгийг аавна гэдэг чинь. Харин. За хувийн даатгал заяо. Сарын 200-аас 800 евро гэж. Дунд чинь болохоор 623 евро гинэ сарын. Амар астай. Нааш түл амар нэлийн мөнгөтэй хүмүүс 600 гэдэг юм. Төлсөн заяо. Тэд нар хизээч эмчтэр очих цаа маргааш очиж болно. Тэгэхээр улсын даатгалтай хүмүүс 1 сар үлээн. Тэнгүүт би юу хэлчихсэн гэхээр одоо тэр юу ч бас одоо сэтгэл зүйч чинь бас улсын даатгалаар явна шүү дээ. Тэнгүүт сэтгэл зүйч дээр очимаар чи цаг огтхгүй. Манай нэг найз сэтгэл зүйч дээр очимаар байсан байхгүй юу? Тэгсэн чинь 6 сарын дараа. Тэр нь бүр депрессэнд ороод өгчүүл яах вэ? Мэдхгүй тэгээ тэр үл зарим байх хэрэгтэй. За терапи нэмэн цаг нь хэлнэ. Терапи хийсэн та. Тийм ааши тий. Тэрний Германы надад нэг жохон сул тал юм шиг санагддаг. Хичнээн ингээл даатгал маатгал бүх юм үнгүү гисэн ирнэ яг үндэ давхар даатгал хөл тэгэл өгчээсэн ч тэгэл хүлээгээл тийм жоохон төвчжээ. Гэтэ бүр яг өхийн аавар бүр амар одоо чинь ясмасаа хуулцсан бол мэдээж шууд очин л таа одоо төрийн мөргөн ч гэдэм үү. Одоо эмэгтэйчүүдийн эмч ч юм уу те контрол термин байх юм бол 1 сармаар хүлээх юм биш үү? Тэрийг бол хүлээн штэ тий. Би одоо чи нөгөө нэг зүгээр нөгөө ерхий эмч байдаг хгүй юу? Тэгд ерхий эмч дээрээ би ханаа төрсэн мэсээ амар ханаа түрээ заяа. Тэгээд нэг эмч дээр цаг би амар ханааттай хэцүү гэсэн хгүй юу? Тэгсэн чи үгсэн гэж намайг 2 сарын дараа ирээ. 2 сарын дараа цаг. Ханаа чи идэх. За Берлин ч юм бол үнэхээр их хот юм байна тэгвэл. Яа тийм ээ энд юм бид. Наан чин яг шууд цаг авч болох юм уу? Ой бүр цаггүй очтیں۔ Штэ. Нөгөө өрхийн эмч дээрээ өрхийн эмч дээрээ эмч хийсэн байхгүй юу? 2 сарын дараа ирсэн. Юу амар. Би чинь бүр даам гардаг ш. Манай өрхийн эмч чинь 5 алхаал заяо. Гэтэ амар их хүнтэй байдаг. Тэгэл очоод тэгээ жоохон удаа хүлээдэг амар хүнтэй байдаг.
Гэтэ цаг авах шаардлагагүй. Тэгээ би чи нөгөө нэг харшлын эсрэг нөгөө тэр эмчилгээ хийлгэж байгаа болохоор 5-7 хоногт нэг удаа очиж тариулдаг. Өмнө бүр 7 хоног болох юм байдаг гэсэн. Тэгэл тариулаад тэгэл жил болгон өнгөө шинжилгээ өгөөл. Тэгэл миний энэ тэгээд тэр тэгээд гингүүд өө заа гэл. Ер нь манай вин чин жоохон болохоор амар гайгүй юу. Тийм байна тий. Тий. Гэтэ эмэгтэйчүүдийн эмч бодоход амар хэцүү нөгөө хувийн даатгалгүй л бол одоо ийм нөгөө кассны даатгалтай эмэгтэйчүүдийн эмч амар ховор. Ямар сони. Тэг цаг байхгүйс яг чиний илтгэр шин өвчтөн ахгүй гэдэг. Манай энд ч гэсэн ер нь бас хэцүүц. Зарим газар шинэ өвчтэй ахгүй дүүрсэн. Тэгэхээр бас ер нь эмчээр сураад зүгээр юм шиг байна. Тий. Яа хүмүүсээ эмчээр сурах юм бол та нар ирээдүйн чинь баттай тий. Энд бол зөндөө их мөнгө олдсон шүү эмчнэр. Бүр кэш маниг бол өстой нэрээ сайн идэв шүү. Юу тэгэд би Монголд амар өрөвддөг шүү дээ. Манай найзууд чи эмчнэр штэ. Тэгэл нөгөө нэг тийм гоё бүр ингээл одоо энэ тийм эмчнэр шиг ингээ баян цадгалан биш ингээд нэг өрөвдөлттэй тэгэл юу мөнд гарч мараад тэгэл эдгээр ингээл гадаадад эмч болоод төрсэн бол бүр ингээд гэл амар манай Монголын энэ байгаа байдлыг хар өстой гэл уур хүртэ штэ. Эмч багш нартай зүтэй цалин өгч чадахгүйд нь гутармаар эмчнэр ер нь их цалин авах хэрэгтэй штэ. Хүний амиа уурч байгаа юм чи. Тийм багш нар бас бүр ингээд тусдал нь авах хэрэгтэй. Гэтэ энэ багш нараас нэг саавдаг юм шүү л тэр манд. Тийм үү? Эмчнэрээ саавдаг хэмнээ багш нарын саавдаг За одоо би гаргаж ирэн заа юу цалин. Чи Австри Германгийн хайда Австри Германы юу гэд харьцуулсан багш нарын дундаж цалин. Би болохоор сонсч ирсэн Австри багш нарын цалин 3500 байд юм шиг үлээ сарын. 3000 гаргаж авдаг. Одоо тийм байна заа юу. Австрид болохоор яг 3500 авцаадаг чинь заа юу. Германд арай их л авт юм энэ Австраас. Хидэ. 4250-аас 5250. Харин тийм чин таксны өмнөх штэ тий. Такс. Таксыг хасаад нэтто гэдэг хайда. Нэтто хэдийг болт ингээд. Би нэтто 3500-аас эхэлдэг ч бододсон ш. Тэг ийм бас хоёр янз гэдэм юм зөө. Германд болохоор би амтд гэж юу лээ. Нөгөө нэг улсад ажилдаг. Улсад ажилдаг багш тэгээ зүгээр багш гэж хоёр янз гэдэм. За. Хуваараа ажилдаг. Тэгээ улсад ажилдаг багш нь болохоор нэтто 4000-4300 ч юм заа юу. Сайн авч ийн хөө. Улсад ажиллахаараас гайгүй авт юм шиг. Тэгээ зүгээр одоо хуваараа ажилдаг багш нар болохоор штэ. 2800 гэж. Гэтэ багш нар тэгэл бүгдээрээ л улсад ажиллана гэж би бодож байна хин. Тэгж бодож байна. Улсын сургуулиудаа. Тийм 3800 заяа. Австрид болохоор эхлэлийн үн болохоор 2200-2500 ч байна. За. Гэтэ дундад цайд нь болохоор 2400-2800. Юу вэ? Нэтто штэ. На Герман тэгвэл сайн авд юм. Тийм ээ. Чиний 3500 чинь таксны өмнөх юм байна. Тэгээд такс асуулангууд 2500 манцаа. Би нэг багш найзаас асууж 3500 гэсэн чинь надаа таксны өмнөх нь хэлсэн юм байна. Тийм байна. Гэтэ мэдээж тэд яг олон жил ажиллаж жоох нэмэгдүүл. Гэтэ Герман хэл авд юм тий. Герман бол 4000 байж гин гэдэг чинь сайн байна. Бас дайчгүй. Дайчгүй. 4000 чи ер нь энд сайн цалинтай орно шүү. Ер нь хүн 4000-аас дээш авчих юм бол энэ Германч, Австрич ч дайчгүй амьдралаар амьдрна гэсэн үг. Жилдээ 2 удаа амралт зугаалганд явчихна. 4000 бас ер нь бол. Тий. Тэгээд мөнгөтөн сейвинг хийхэд ер нь бол дайчгүй цалин. Хангалттай гэж бодож байна. Тэгээ за одоо нөгөө хэлчихсэн юм маань тэр сэтгэл зүгээр сурдаг хүүхэн тэгсаахгүй би ингээл битээр юм ярьж исэн чинь. Тэгсэн чинь би ингээл тэгсаахгүй одоо ингээд за хосын харилцааны хувьд бол тий ингээд хүмүүс ингээд зөвхөн одоо ингээд болохгүй байгаа юмдаа амар ингээд анхаарал өгөөд идэх. Тэгээ жишээлбэл одоо ингээд 80% нь болж ах чинь
болоод бүтээд сайхан байх чинь 20% дээр нь л анхаарлаа хандуулаад тэр 20% нь болж бүтэхгүй байгаа юм дээр анхаарлаа хандуулаад ёо өстэй ингээл энэ л болохгүй байна гэл тэгдэг. Гэтэ би ингээд хүмүүс хэлэхэд тэр үлдсэн 80%-аа анхаарлаа хандуулаач гэж хэлмээр санагдаг гоё юм хараач гэдгсэн чинь тэр нөгөө аас түрхэн тэгсахгүй. Тэр 20% нь ямар 20% бэ гэдгийг чи бодох хэрэгтэй. Тэр болохгүй байгаа юмныхан дац нь их вэ нү? Болж байгаа тэр 80% чинь жижигхэн зүгээр basic юмнууд ээ нү те? Тэр 20% чи юу багтж байгаа вэ гэдэг чинь чухал аа нү гэсэн аахгүй. Би нэрээ тийм биш гэж бодсон. Хоёул ийм юмд ингээд амар өөр үзэл бодол гарч ирдэг заа ингээл би амар юм би болохоо жоох юм өнгөцсөн ингээ харцаахгүй 80% болж штэ 20% дээрээ битээ харсан чи тэр хөөхөн үгүй яг тэр 20% дотор чи яг юу байгаа? Тэ 80% чинь basic юмнууд байж болно. Тэгээ 80% болцсон. 20% чинь тэ сэтгэл санаагаар дарамтлагдаг. Хичнээн байрж аваа зодохгүй ч гэсэн. Тэгээ чамайг хүндэлдэггүй. Тим юм байвал тэр 20% чинь айгүй их болчихж байгаа байхгүй гэсэн. Хичнээн 20% бай. Тэгэл иймэрхүү юм дээр амар зүрөө гарч ирдэг. Тэгээд тийм ээ тий. За тэгвэл хоёлаа эцсийн зөвлөгөөнүүдөө өгөө тэгээд энэ дугаараа дуусгах та. За чи ямар зөвлөгөө өгөх юм? Яг гоо зүгээр нөгөө нэг дүнс тэгээд ярих юм бол өөрийнхөө үн цэнийг мэдрэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгээд тийм болохоор өөрийнхөө үн цэнийг мэдрээд тэгээд ойр авийнхаа токсик хүмүүсээ бүгдийг катлаад тэгээд Ачаа амжил. катлаад тэгээд одоо сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд яваарай. Тийм ээ. Чи өөрөө чиний аз жаргал инх тайван байдал чинь хамгаас чухал. Тийм учраас бусдаас болоод өөрийнхөө тэр сайхан амар амгалан байдлыг бити алдагдуулаарай. Тиймээс муухай хүмүүсээс шууд зайгаа аваарай. Тийм хүмүүс амьдралд үнэхээр хэрэггүй шүү. Тийм учраас баяртай. Тийм учраас баяртай. Токсик хүмүүс баяртай гэдэг. Тийм учраас бай гэж хэлээд бай гэж хэлэхгүй ч байсан болно. Зүгээр замхаад алга болно. Тэр хүмүүс яг үндэ чиний баяртай гэхийг чинь авах ирэхгүй хүмүүс байвал яг тийм учраас зүгээр л чимээгүй яа. Тийм ээ. Би санал нийлж. Гэтэ дайчгүй ах юм бол баяртай. Дайчгүй биш хам бол зүгээр чимээгүй яа. Yes. За. Өнөөдрийн дугаартай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртлээр баяртай. Subscribe дарахаа бити мартаарай. Like, share. Okay, bye.